50 сая төгрөг. Энэ бол их мөнгө. Маш өндөр хамгаалтанд дор өнөөдөр мөнгийг авч харлаа. Мөнгө яг хаашаа явж байгааг илрүүлэхийг оролдож байна. Нэг үржлэн тоолсон 5,000-ийн дэвсгэр бүхий мөнгө студид орж ирлээ. Миллионер 50 сая төгрөг. Энэ бол 50 саяын уналт супер шоу нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч SkyTel. Нэвтрүүлгийн ивент төгч Улаанбаатар их дэлгүүр. Та яг одоо боловсрол телевизээр 50 саяын уналт шоу нэвтрүүлгийг үзэж байна. Манай нэвтрүүлгийн гол дүр болох 50 сая төгрөг энэ байна. Энэ 50 сая төгрөгийн төлөө тоглохоор хоёр оролцогч студид маань хүрэлцэн ирсэн байна. Тэд бол Батбаатарын Дэлгэр далай, Баяр сайхны Бат Эрдэнэ нар юм аа. Сайн байна уу? Орой мэндүргий. Сайн байна уу? Орой мэндүргий. Баярлалаа. За та хоёр чинь Бат Эрдэнэ. Дэлгэр далай. За, найзууд уу? Найзууд. Баярлалаа. За. Өөрсдөө танилцуулаач манай үзэгчдэд. Тавчхан. Юу хийдэг вэ? Ямар мэргэжилтэй вэ? Дэлгэр далай орчуулагч мэргэжилтэй, одоогор хөтлөгч. Хөтлөгч хийж байгаа. За, хаана? Радиогийн. Радиод. Арга билег 90.7 радиогийн. За. За, Бат Эрдэнэ. Одоо гэрээс идэг компанид ажиллаж байгаа. За. Яагаад 50 сая уналтад орохоор болов? Мөнгө өчөж байгаа хүн хараад тэгэл орморсон. Манай нэвтрүүлэг оролцож байгаа оролцогчид бол за заримдаа ч дараалан мөнгө хожоод явах юм. Заримдаа ч бол ерөөсөө мөнгө хожиж байгаа хүн байхгүй бараг л 5-10 хүмүүс өнгөрөх юм. Тэг янз бүр л байх юм да. Тэгээд хүний мэдлэг ондоо учраас та хоёрын мэдлэг ер нь ондоо юу ижлэх нь үү? За, ер нь бас хувь мэдж байгаа юм бас мэднэ. Тэгээд багасаа нийлсэн болохоор бас ижил. Цуг нийлээд мэдэх юмнууд их бий юу? Нийлээд мэддэг. Нөгөө нэг сонирхол эдэр ижилхэн. Өмнө нь яг иймэрхүү телевизийн нэвтрүүлэгт орж ив үү? Орж байгаагүй. Орж үзчихсэн. Одоо 50 сая уналтад орж байна. Анх удаа орж ийн үү, тий? За. Юу хий гэж бодож байна? 50 сая төгрөгөө тэнцүү хуваах уу та хоёр? Нийлүүлэл юм хийнэ гэд ярьсан байна. Нийлүүлээд хамтраад юм хийнэ гэж ярьсан байгаа юм. Энэ боодол 50 боодол мөнгө байгаа. Нэг нь 1 сая төгрөг. Энэ бол та хоёрын хувьд хэрэг мөнгө вэ? 1 сая төгрөг их шүү. Их мөнгө үү? Одоогийн нийгэмд чинь бас ондоо болчихжээ, тий? 1 сая төгрөг чинь одоо дуу муу байдаг болсон шүү дээ. Үрдэг эсвэл хүрдэг мөнгө. 1 сая төгрөг бол Викторийн хувьд бол их мөнгөө. Маш олон сарын цалин. Болно гэсэн үг шүү дээ. Зарим хүмүүсийн хувьд бол сая төгрөг болвол бас нөгөө нэг наантай цаантай л болцсон юм байна. Викторийн хувьд бол их мөнгөө. За. Ингээд та хоёр 50 сая төгрөгтэй боллоо. 50 сая төгрөгөө байршуулахдаа бас их анхаарах хэрэгтэй, тийм ээ? Энэ 1 сая төгрөг нь нэг боодол их мөнгө шүү дээ. Тийм учраас за, мөнгөндөө хөрж болно. Ингээд та хоёрын мөнгө энэ байна. 50 сая төгрөг. За, ийм их мөнгөний төлөө тоглох нь байна шүү дээ. Ердөө 8 асуулт. Нэвтрүүлэг маань 8 асуулттай. 1-ээс 4 дахь асуултууд 4 хариулттай гарч ирнэ. 3 дээр нь мөнгөө байршуулах боломжтой. 5, 6, 7 дахь асуултууд 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь мөнгөө байршуулах боломжтой. Хамгийн сүүлийн 8 дахь асуулт 2 хариулттай. Аль нэгэн дээр нь мөнгөө байршуулна. Өөрөөр хэлэх юм бол нэг нүхийг ямар ч байсан онгорхоо орхиод байна гэсэн үг. Бусдан дээр нь мөнгө тавьж болно. 1-ээс 8 дахь асуулт тус бүрдээ бод хугацаа 1 минут. 4 нь ердөө юм. Бэлэн үү? Билээ. За. Тэгвэл та хоёрт 50 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. За, тоглоом эхлэе. Хамгийн спорт. Харин спорт чиглэл барьцгүйтэй. Спортоос ч хүний нэр асууж болно. Спортын төрөл үүслийн асууж байлгаас. За, чанга яраарай.
хамгийн ч одоо ямар хүн байх юм бол та. Хамгийн өндөр уул, хамгийн Монгол орны гэж явах юм бол. За тэгээд одоо хамгийн их пицца идсэн хүн ч байж магадгүй шүү дээ. Бас хөгжлөөр орч магадгүй шүү дээ. Өсгөл юм байна да. За чи юу гэж бодож чинь? Чаныхаар л бол. Би бол аль нь ч байсан мэдэхгүй юм. Тэгэхгүй дээ. За хамгийн руу орцгойлаа. За тийм хамгийн. Хамгийн. За. Нэвтрүүлгийн оролцогчд маань нэгдэх асуултынхаа сэдвийг хамгийн гэсэн сэдв сонголоо. Хариултыг хазгаая. Нэгдүгээр дэлгэц хөргөгч. Хоёрдугаар дэлгэц Антарктид. Гуравдугаар дэлгэц сар. Дөрөвдүгээр дэлгэц мөс. За асуултыг харъя. Эдгээрээс аль нь хамгийн хүйтэн бэ? Хариулт нь хөргөгч, Антарктид, сар, мөс гэсэн дөрвөн хувилбар байна. За аль нэр тогтгоо. Сар. Зөв. Сар л байгаа л та мэдээж. Сар бол хамгийн наадтай хүүтэндээ бол хүүтэн, халуундаа бол халуун. Нар тусаг үсэгт бол хамгийн хөтөг байгаа шүү. Мөс бол зүгээр л 0 градус шүү дээ. Антарктид үсрээл 50 градус, хөргөгч бол 30 градус. Антарктид хамгийн сүүлд 80 100 градус хүрчихсэн лөө. Хүүтэн нь. Гэхдээ сарныг бол арай барахгүй л. Барахгүй. Сарыг арай 35. За бодъё. Өөр ямар боломж байж болох вэ? Хөргөгч бол за хамгийн дээдлэлтэй л хөргөгч бол шалахгүй 30 мөчтэй л үстэй залтуур 40 мөчгээ заасан гэдэг лөө. Антарктид За мөнгө байршуулаарай 20 секунд хүлээ. 50 сая төгрөгийг байршуулахад бол баггүй хугацаа орно. Тавил ингэ нүү. Алдуулъя. 13 секунд мөнгө байршуулаарай. 10 секунд. За чи ингэ тавьчих. Ийш нь яг энийг л тавь. Тэхүү. За тэгээд үзье. Энэ юу юм шат. Цаг дуусна. За тус. Цаг дуусна. Шээ тас Дөрөөсөө дөрөв аваад 50 тооцлоо та. За. Эдгээрээс аль нь хамгийн хүйтэн бэ гэж байна. Хөргөгч маань бол их хүйтэн шүү дээ. За хөргөгчүүтэй. Хөргөгч хамгийн хүйтэн биш үү? Хөргөчн дотор ер нь хүн амьтаа ороод хөлдөө өгсөн энэ төр гэж янз бүрийн түүх байд юм бэлээ. Антарктидд бол бас хүйтэн л баг та. Гэхдээ 4 сая төгрөгөөр нь мэдсэр гэж 50 тууч уу яач вэ? Тийм үү? Гэж бодлоо. Хөргөгч бол биш үү? Хамгийн хүйтэн биш үү? Хөргөгч одоо хамгийн хүйтэн биш явш. Хамгийн хүйтэн биш. Антарктид. Антарктид дээр одоо Антарктид ч бас ерөөхдөө хүйтэн туйл шүү дээ. Хэдэн градус хүрэх үү хамгийн дээдл нь? Би сүүлд нэг унсчаас 80 гарсан л тийм нэг Дээд тал нь унсчихсэн баха. 80 хэмийн хасах. Тийм ээ? Хасах 80 юм эсвэл. Хүйтэн юм байна. Сар ер нь хэд байт юм бэ? Сарн дээр 46 сая төгрөг тавьсан байх юм. Харин сарыг бараг Цельсээр хэмжигдэхэргүй хүйтэн л болов гэж бодож шít. Гэж бодож байна уу? Тий. Сансар окторгүй юм чинь. Ерөнхийдөө ингээл дээшгээ гараад Сар чих дулаахан байд юм биш үү? сар бол яг нааталтаа бол дулаахан. Цааталтаа бол асар хүйтэн л байгаа. Нааталтаа бол руу улаассан байж байгаа чинь тий. Нар тусаагүй талаа юу? Харагдаад байгаа. Ха? Тий. Нар тусаагүй үед үү? нар тусаагүй үедэл Нар тусаагүй талтаа гэсэн үг шүү дээ өөрөөр хэлбэл цааталтаа. Тий. Тийм учраас сарн дээр тавилаа. таар нас бодсон. Тийм үү? Мөс хүйтэн биш үү? Мөс 0 градустай. Тийм үү? Ерөөдөө бол ус чинь хасах 0 градуст хөлддөг гэдэг шүү дээ. Тэгэхээр ч мөс сулаа явчихж байгаа. Тэгээ тэрнээс дэше хэдэн градус ч мөс байж болно. Тийм үү? Илүү хасах үедээ ерөөсөө ялгаруулахгүй байх. За. Антарктид гэсэн хувилбар дээр 4 сая төгрөг, сар гэсэн хувилбар дээр 46 сая төгрөгийг тавьсан байгаа. Хөргөгч мөс хоёр дээр мөнгө тавиагүй байгаа. Зөв хариултыг харъя. Баяр хүргэе. Ямар ч байсан мөс хөргөгч хоёр бол биш болж таарлаа. За мөнгөтэй үлдэхин тодорхой болж байна. Антарктид дээр 4 сая төгрөг байгаа. 46 сая юу 4 сая юу?
Антарктид сарнаас үүдэх юм шиг үз. Сар нь илүү хаа. Баяр хүргэе. Баярлалаа. 46 сая төгрөг авлаа. Мөнгө аваарай. Та хоёрын мөнгө шүү дээ. Одоо та хоёр энэ мөнгөндөө анхаарал хандаад шүү дээ. За. Ямар вэ? Эхний асуулт дажгүй юу? Харин дажгүй. Дажгүй асуулт байна уу те? Бас эргэлзээ. 4 сая төгрөгийг ер нь та хоёр баг эргэлзэж байгаа зүйл тавьсан да тий. Баг 50 ингэ тавьчихсан дээ сарн дээр. Төвлөгийн явчихсан. 50 ингэ тавьчихсан. За. За тэгвэл оролцогчд маань одоо 46 сая төгрөгтэйгээр хоёр дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. За сэдвээ сонгоё. Шин бүтээл тоглоом. Шинэ бүтээл тоглоом. Аль нь дөрөв? Мэдгүй тоглоом гэдэг маань яг ямар тоглоом? Тоглоом юу ч хийж болно шүү дээ. Шинэ бүтээл юу гэж вэ? Видео тоглоом, эвлүүлдэг тоглоом. Аль нь дөрөв? Янсан Чи тоглоом. юу гэж бодож байна? Шинэ бүтээл нь юу гэж болох вэ? Чиний таам гаргал. Шинэ бүтээл бол тэгээд сүүлийн үед гарсан iPhone Монгол асуух юм шүү. Бас сүүлийн шинэ бүтээлүүдээ асууж магадгүй. Тоглоомын сонгоод үзлээ дээ. За тоглоомыг сонгочдөг. За Тоглоом уу? Тоглоом. За. Оролцогчд маань хоёр дахь асуултынхаа сэдвийг тоглоом гэсэн сэдв сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Tetris. Хоёрдугаар дэлгэц Mario. Гуравдугаар дэлгэц Tank. Дөрөвдүгээр дэлгэц Tennis. За Tetris, Mario, Tank. За асуултыг харъя. Аль нь анхны компьютер тоглоом бэ? Хариулт нь Tetris, Mario, Tank, Tennis гэсэн дөрвөн хөлбөр байна. Энд чи яаж хэлж байна? Mario Tank хөрчин бол ерөнхийдөө нөгөө нэг хятад компьютерийн хамгийн ихний тоглоом шүү дээ. Яг зэрэг Яг тийм байж болно. Гэхдээ юу шүү дээ бас. Компьютерийн анхны тоглоом бас компьютерийн анхны гэдгээр бас байж болох юм тий. Яг хурд нүүсэн тоглоом хүмүүс компьютер тоглоом байж байгаа. Tetris ч хамгийн анх байсан биш үү? Ийм жижигэн Tetris яал тоглодог гэсэн үст. Тэр чинь бас Sega гарцсан байлоо. Сига гараагүй хятад компьютер байсан. Тийм тий. Хятад компьютер дээр танк байдаг гэхдээ. Танк байдаг. 30 секунд Марио үлдлээ. сүүлд нь гарчсан. Tennis бас байж болно шүү дээ. Байх боломжгүй шүү дээ. Яаж? Яагаад одоо? Мөнгө байршуулаарай. 20 секунд үлдлээ. За Tetris, Tank. Юу? За тэгээ. Халах юм уу? Яах юм? Алинд нь ихтэй. Би бас Tetris нэрээ ил болох гэж бодчих шүү За сэтгүүл чи. дээ. За 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 хайрлууллаа. За. Tennis-аас байж. Аль нь анхны компьютер тоглоом бэ? Tetris үү? За ер нь баг тоглож ирснээр бол Tetris бас байж магадгүй гэж бодож байна. Яг компьютер тоглоом гэсэн тий. Тэгээ яг тэ одоо энэ нэг юм жижигхэн чинь компьютер тоглоомд ороод явчихсан шүү дээ. 13 саяг танк дээр гэдэг чинь 33 саяг Tetris дээр тавьсан байна тий. Марио сүүлийнх үү? Марио ч бас гэхдээ энэ хоёр чинь бол танкийн хоёр чинь хавцаал тоглоомнууд ч гэсэн. Хавцаал тоглоом болоо тий. Гэхдээ бол танкийг бодох юм бол хамаагүй өрнөлттэй гоё тоглоом. Tennis чинь их анхны тоглоом шүү. Теннис бас байж бах өндөр магадaltaй байсан юм тий. Анзаарсангүй. Сандарчлаа. Миний бодлоор яг тэ Марио танк хоёрыг бол тоглож л байсан л да хүүхдүүд. Одоо ч баг хүүхдүүд тоглодог л бах тий. Гэхдээ арай сүүл байх гэж бодож байна. Бас арай илүү тийм нөгөө мөнгөтэй үзүүлэх юм жоох хөгжцсөн тий. Tennis Tetris хоёр бол өстой харин дээр үе. Тэр дундаа Tennis бол их дээр үе гэж би бодож байна. За 33 сая төгрөгийг Tetris дээр тавьсан, 13 сая төгрөгийг танкн дээр тавьсан. Марио Tennis хоёр дээр мөнгө тавиагүй байна. Зөв хариултыг харцгаая. Tennis гэдэг нь юу гэж болох байсан юм шүү. Ийм хавтаа юм дээр юм аваад яваад байдаг. Тэр тоглоом. Тэр бас биш. Тэр ч одоо Tennis гэдэг юм шүү. Дээр үе шүү. Сайн мэдгүй л шүү. Ял танкийг тоглох. Одооны Tennis шиг биш байх л да бүр анхны нэг юм. Төсөөлөгдөжлээ л да. Би бол тоглож үзье. Нэг тиймэрхүү байж болох юм.
тий. За. Гэхдээ танк Мариогоор ерөөс унчаад Тетрис л тоглож байсан шиг санагдав. Компьютерт орохгүй байсан. Айгу өндөр магталтай байсан. Тэгээд 3 баг өчтэй. Аа. 13 сая төгрөг унссан. Яа. Хайр мөнгө. Муухай унлаа та. Муухай унлаа. Энэ танк бол илүүдсэн. Танк илүүцсэн. Танк Марио 2 бол биш байсан байхгүй. Тийм бай. Тетрис За одоо Тетрис л байгаасаа л гэж найдахаас. Ха? Харин найдлага. За ингээд оролцогчд маань 13 сая төгрөгийг сая доош нунгалаа. Тетрис гэсэн хариултан дээр 33 сая төгрөг тавьсан бол теннис гэсэн хариултан дээр харамсалтай нь мөнгө тавиагүй. Хэрвээ теннис байвал оролцогчд маань нэвтрүүлгийг өндөрлүүлэхээс өөр аргагүй болно. зүгээр баныг тавьсан юм. За одоо харсан. Одоо аль нь хэлдэг шүү дээ. Уг нь гайг басалт байсан юм шүү тий. Гайг бас гэхдээ хэрэгэлцүүлсэн юм байна да. Энэ бодлоор л. Алист буран дэртсэн. Тенс. Тенс үжээ. Энэ хоёр дээр хуваайгаас та хоёр анх ярьжсанараа л хуваах байсан. Тэ? Танк руу юу болоо тавьчихва. Дараараа. За тийм яг тэр чинь санагдал тэгэл. Тэр харин компьютер Тэр чинь бол өнгөт мөнгөт болоод ирсэн бас арай л байж тээ. Тийм ээ? Энэ хоёр дээр хуваагаад авчихдаг шүү дээ. За. Ийм юм боллоо гэдэг шиг. Ийм боллоо. Уганд ажгүй бас ч нэг тийм хэцүү асуулт биш байсан байх шүү. Сайн удаан харах юм бол. Жохон минутандаа тавьчих. Бас тийм бас 1 минут гэдэг чинь дороо өнгөрт юм биш бас. Ярьж амжаагүй байтал нэг 4 юугаа харж идэл тэгэл дороо өнгөрч. Дараа нь харж исэн чинь танк манк шал илүү байгаа зү, тэ? Харин тийм билээ. За. Бас нэвтрүүлэг үзэж явах тийм санагдаж Зоржсэн дээрт маш их баярлалаа. Баярлалаа. Адил үс чинь амжилт хүсье. Тавин сарын унд шоу нэвтрүүлэг үргэлжлэж байна. Нэвтрүүлгийн оролцогчид маань хоёр дахь асуултан дээрээ бүдэрсэн учраас нэвтрүүлгийг цааш дөрвөлжлөх боломжгүй боллоо. Харин одоо дараагийн оролцогчид тун удахгүй тайзан дээр гарч ирэн 50 сая төгрөгийн төлөө өрсөлдөх болно. Тэр зөвхөн уулзцгаая.